За бид ингээд дөнгө сайхан танилцсангууд надад нэг нүдэнд нэг онсол да. Энэ ингэр дээр одоо Монгол улсын далбаг төрийн далбаг зүүсэн байна. Иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн үг үү? Үгүй. Биш юм уу? Биш. Зүгээр одоо Монголын төрийн далбаг хүндлээ дээдлээ таны нэвтрүүлэгт тарахтаа зүг өдөрсөн. Зүг яасан сайхан баярлалаа. Ийм сэтгэлтэй хүмүүс суглаад байгаа. Тэгэхээр миний нэвтрүүлэгт нэг 40 орчим насны гэрээ зассан, бие зайхан боловсруулсан ийм хүмүүс орж байгаа. Тэгээд өөрөө чинь өөрсөө өрхтөө одоо бүр нилээд удаа ярьж ээж тэгээд зав цагаар чинь уулзж байгаа маань энэ л дээ. За хоёулаа яриагаа би нэг юмнаас эхлэе гэж бодож тэр юу хэр эхлээд танилцъя. Танилцах маань одоо цаашдаа бас энэ тэрийг үзэж байгаа хүмүүст бас их хэрэгтэй. Хэн блэ? Нанзад дөрж юм хөөсглөө. Нанзад дорж. Тий. Мөнх баясгалан. Мөнх баясгалан. За нанзад дорж гэдэг нэр бол одоо монголчуудын донд бол их мундаг сайхан үлдсэн нэрээ. Нанзад дорж гэж одоо Баатар гээ тийм ээ. Сайхан олноо дуурсгасан. Энэ нэрийг бол одоо монголчууд хандахгүй. Тэгэхээр энэ нэрийг мартахгүй гэсэн үг. Нанзад дорж гэдэг тийм ээ. Тий. Өөрөө бол мөнх баясгалан. Тий. Нанзад дорж мөнх баясгалан гэдэг хүнтэй танилцахын тулд эхлээд би хэдэн он төрсөн байх вэ? Би 1982 оны 2 сар 9 төрсөн. 82 оны. 82 он төрсөн тий. Одоо 42 настай. Одоо 38 настай. 38 настай. Тий 38 настай 20 он. 38 настай тийм ээ. Гүн сайхан идэр сайхан залуугаар байна. За мэрэгжил юу вэ? Би ер нь бол айлын том хүү. Нанзад дорж байгаа том хүү. Нанзад дорж байгаа том хүү. За Айлын ганц хүү. За. Тэгээд ерөөсөө бид хоёр хоёулах нь л да. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Зүг. Тэгээд айлын ганц хүү. Миний аав бол одоо Монгол улсын гавьяа төрөлхч Нанзад дорж гэдэг хүн байдгийн. Доохоогийн Нанзад дорж гэдэг хүн байдгийн. За. Тэгээд яг гавьяатай хөвгт. Тийм бэ. Тий. Аа маань бол Завхан аймгийн Цэцэн улс сумд 1958 онд төрсөн. Зүг. За яг нөгөө хүмүүст илүү танигдуулах, мэдүүлэхийн тулд те. Миний аав бол өөрөө автомобилийн инженер мэргэжилтэй хүн. Замын одоо хүн гэсэн үг. Тэгээ би одоо яг айлын ганц хүү, айлын ганц том хүү. Аа маань бол одоо өөрийнхөө мэргэжлийг одоо хөдөлгөхийг одоо чин сэтгэлээсээ хүссэн хүн байдیں۔ Зүг. Тэгээд л одоо аавынхаа одоо захиас даалгавраар аав ээжийнхээ одоо өгөнд ороод тэгээд яг замын инженер гэдэг энэ мэргэжлийг удам залгаж тийм байна. эзэмссэн одоо замчин залуу байна. Ястай гоё байна. Замчин залуу гэдэг чи яасан сайх. Тийм байна. Ер нь тэгвэл хар багасаа л ерөөсөө чи одоо зам тавихыг, бүтээн байгуулахыг мэдэх хүн биш үү? 1980 онд Улаанбаатар хотын зам барилгын Тэрэст гэдэг байгууллагт миний аав ээж ороод танилцчихсан хоёр хүн. За. Тий. Аа маань бол одоо тухайн үед бол одоо нэг даамл хийдэг. Ээж маань бол одоо тухайн үеийн зам барилгын Тэрэстийн одоо бичээч гэдэг ажилд ороод тэр үеэс танилцаад тэгээд 1982 онд би төрсөн. Чи гарсан. Тийм. Тэгээ миний одоо амьдралын одоо 38 жил бол ерөөсөө бүх цаг үед замтай холбоотой. Мэргэжлийг тэгээд энэ яг дээд мэргэжлийг хаана эзэмших вэ? Дээд мэргэжлийг бол тухайн үед бол техникийн их сургууль гэж 1999 онд 10 дугаар ангид төгсөөд 99 онд. За. Тэгээд техникийн их сургууль гэж одоо сургуульд автомобилийн барилгын инженер ангид ороод 2005 онд шинжлэх ухааны технологийн сургууль болсон хойно төгссөн. Зүг. Ихц тийм сайн сурдаг хөлтөөсөн учраас 5 жил 6 жил юу гэж төгссөн л байхгүй. Алгассан юм шүү дээ. Тий, одоо нөхөө сураа. Тий, нөхөө сураад явжсэн. Тий, тэгэл яг айлын ганц хүү бас одоо жоох эргэтэй хүссэн. Тийм учраас одоо тэгэл одоо аавынхын чихийг бол оюутан багтаа их л алуу цулдаг л байсан байлаа тий. Тийм тэгэл яг яг 1 удаа тэр мэргэжлийг сонгосон учраас тэгэл энэ мэргэжилтэд эзэн болоо.
төгснөхийн дараад гэх юм уу төгсгчлөлтэй ч юм уу их зүйлийг одоо ухаарч тэгэл энэ мэрэгчлэрээ л одоо ажиллаж. Чи ер нь дураараа юу? Би их дураараа хөтөсөн. Одоо байж байгаа чинь тийм юм шиг байна. Чи ер нь нэг юм дурлаад нэг юмны хойноос явах юм бол ер нь юу ч давид гарахаар тийм нэг тийм одоо хүч байна, дотоод хүч. Тэгээ биднээс яг найруулагч хүмүүс ингээ хүнийг хараад байнгад хүн ажиглаж идэг хүмүүс шүү дээ. Тий. За, түрүү намайг нэг мэдээ их баясгасан. Би чиний фэйсбүүкийг түрүү яриад аваад тэгээд орж үзье. Тэгээд орж үзэхэд бол чи налахын замыг тавьсан хүн юм аа. Налахын замыг одоо тавилцахад оролцсон хүн юм. Оролцсон хүний нэг. Тий. За тэнд юугаар нь оролцох вэ? За энэ зам бол та өөрөө мэдж байгаа бах тий. Таны үеийнхэн бол маш сайн мэдж байгаа зам бах. Хуучны зам тий. Хуучны одоо цемент товчлалтай зам. Тухайн үед бол одоо хятад барьжсэн тий. Тэгсэн. Тэгээ 60 жилийн түүхтэй энэ зам. Тэгээ 2019 онд бол одоо шинжлэх, засварлах ажил хийх одоо заашгүй шаардлага гараад. Тэрийг бол биднээс мэдж байгаа. Тийм. Тэгээд тэгэхээр аюулгүй гэсэн. Тий. Чи яг юугаар нь ажилласан тэр зам дээр? Тэр замыг одоо чанартай хугацаанаас нь өмнө дуусгах тэр одоо өдөр тутмын технологийн хяналт буюу замын чанар байдалд одоо хяналт одоо зөвлөхүүлждэг нэг компани, манай компани ажилласан гэсэн. Хувийн компани гэсэн үг үү? Чи хувийн компанитай юм ба штэ. Тийм, Мөнхөд Ашдын зам гэж автозамын барилгын зам барилгын зөвлөхүүлжлэгээний хувийн компанитай. Компанид одоо 2010 оноос хойш 10 жилийн хугацаанд бас чадсан одоо удирдан зохион байгуулах гал тийм байна. Хувийн компанитай гэсэн үг. Чи одоо бас л эрхчлөлтөд дураараа амьдарч байгаа хүн биш үү? Тий. Тийм байна. Замын одоо зөвлөхүүлчлэгээ үзүүлдэг. Тийм байна. Төрийн өмнөөс одоо улсын өмнөөс үйлчлэгээ үзүүлдэг. Онцлог одоо агуулга шинжихтэл компанитай. Тийм байна. Тусгай зөвшөөрөлтөй байх уу? Зөвшөөрөлтөй. Тийм байх нь тийм ээ. Тий. За тэгэхээр чи бол одоо ер нь замын чанар замыг бол мэднэ гэх гэж шүү дээ. А зам одоо барилгын юун дээр энэ хууль нь яаж байдгийг ер нь стандарт нь ямар байдгийг. Яг нь ер нь бол автозамын тухай хууль гэж байна. За. Шинжлэхдэггүй нэлээдгүй олон жилийн хугацаа өнгөрснөөс хойш сая 2018 онд автозамын тухай хууль нь шинжилсэн найруулга хийгдсэн. За. Тэгээ эн чинь нөгөө технологич өөрөө маш хурдтай хөгжиж байна. Тийм учраас замын одоо чанар байдал цаашд одоо нөгөө олон одоо төрлийн замууд хүртэл ингээд гараад ирсэн. Тийм учраас зааш хүн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоо уулуурхаан замууд байна, орон нутгийн замууд байна. За одоо тэгэл одоо сум хоорондох гэл ингээд зам болгон одоо нэг төрлийн стандартаар бариадаж болохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө ач холбогдол эдийн засгийн хувьд гэсэн өөр байгаа учраас. Тэгээ ийм олон шалтгаан байсан учраас замын хуулинд бол заашгүй шаардлагатай өөрчлөлт ороод сая автозамын шинжилсэн найруулга 2018 онд саяны. Тэрэнд чи хэрхэн оролцсон? Би яг автозамын тухай хуулийн шинжилсэн найруулгын ажлын хэсгийн нэг гишүүн байсан. Зөв. За тэр хуулийн дээр тийм замын салбарын залуучуудыг төлөөлж орсон. Зөв. Стандарт шинээр гарч ирж байгаа стандартыг яаж баталдаг, яаж хэрэгжүүлж мөрддөг? Стандартуудыг бол манад мөрдөгддөг үндсэн гол зарчмын одоо нөгөө байгууллагууд нь байж байгаа шүү дээ. Стандарт хэмжүүлсэн газар тийм. Тэгээ стандартын одоо үндэсний хороо гэж байна. Тэр хороонд бол одоо жишээлбэл тухайн чиглэлээр одоо үндэсний хороонд бол мэрэгжлийн хүмүүс байдаг. Тэгэл одоо тэр стандартыг бол одоо жишээлбэл зайлшгүй одоо шаардлагатай стандартуудыг л мөрдөж тэгээд тухай жилд нь одоо стандартын одоо энэ жил хийгдэх ажлын стандарт гэдэг зам дээр хөгжлийн ямаас баталж. Тэгээд одоо хийгддэг. Стандарт хийхэд бол бид нар бол яг одоо 3-4 төрлөөр л стандартыг боловсруулж байна л та. Нэг нь бол одоо жишээлбэл орчуулгын стандартууд байж шүү дээ. Гадны одоо өндөр хөгжилтэй орнуудын стандартыг одоо өөрсдийн нутагт одоо нутагшуулад, улсдаа нутагшуулад тэрийг туршиж үзээд, судалж үзээд тэгээд стандарт болох нэг төрлийн стандартууд байж байна. Нөгөө нэг нь бол одоо яг одоо хэрэгжиж байгаа ажлууд дээр бол одоо жишээлбэл туршилт судалгааны ажлыг бол заашгүй явуулдаг юм манай замын салбарт зам дээрийн хөгжлийн төв буюу одоо туршилт судалгааны төв байдаг. Зөв. Тэр төвөөр л одоо үндсэндээ гол стандартуудыг босруулж хэрэгжүүлдэг гэсэн үг.
Зөв. Тэгэхээр одоо тэр налагын замыг хуулж хайсан уу, дээр нэмж тавьсан уу? Ерөнхийдөө бол яг хуу засвар шинжилтийн ажил маань өөрөө бол нөгөө суур хүчлэлтэй ажлыг шинээр хийж байгаа байхгүй. Тэгэхээр хуулна гэсэн үг. Тэгэхээр хуулаа зэмтэй аваад Сузаан төөшөх юм байл. тэгсэн нэлээд зузаан битэн янз янз л байсан л да. Зарим нь бол илэгдэл хорогдол ихтэй болсон. Би ягаад зам сонирхоо тэгээ өөрөө чи ягаад өөрж одоохон энэ нэвтрүүлэгт өрөөд исэнхээр зам бол одоо ёстой зам дагаж хөгжил. Жишээлбэл та нар надаахын замыг тавьсны үр дүнд тэр хонхор тийшээ байсан айлуудын хашаа байшингийн үн нэмэгдчихэ. Тэгсэн. Бүр шууд баг 50% нэмэгдсэн. Тий. Тийм ээ. Тэгээ ер нь ганц сонгор биш. Ер нь хаас агуул зам дагаа. Зам дагаал тэгээд зам дагаад жижиг хөрхөн жидүү одоо үйлдвэрлэл тэгээд бүх юм бий болж шít худалдаа үйлчлэгээ. Тийм ээ. Тий. За тэгэхээр зам тавина гэдэг бол ёстой нөгөө хамгийн буянтай ажил юм гэсэн. Тийм үү? Тийм. Аавчин тэгж хэлжсэн үү? Замын жолоо төвөл заяа буян тэгшэрнэ л гэж одоо их одоо хэлдэг. Өөрийнх нь ч одоо гоё хэлсэн өгүүлдэ. Одоо миний одоо зарчим баримтлагдаг зарчим бол одоо яг тэр зарчмыг л өөрийнх нь хэлсэн үгийг өөрөө ч надад нэг хайхтар тэр үгийг чи заав санаж бодож ажил төрлөх хийхдээ одоо хэрэгжүүлдэг байх хэрэгтэй хэлээгүй. Гэтэ өөрийнх нь хэлсэн үг мөн. Замын жолоо төвөл заяа буян тэгшэрнэ. Наатахаа чинь би өөр сайн мэдэж байна. Яагаад гэвэл би нүгдэ машинтай явж байгаад тар төрхөл явсан байхгүй доор. Бугаарсан чинь чулуу байсан. Тэрийг би хараагүй байна л да. Тэгсэн чинь машиндаа авчиж дугуйнд нь ивж тавьчаад тэг яваад гисэн ба. Тэгэхээр замын чулуу мөн үү? Мөн шүү. Тэгээд тэр би баг аварт ороход шахажсэн л. Тэгээд тэрнээсээ болоод хажуу тийш нь дарддаг ч үлээ яадаг ч үлээ тэгэл доогуур бүр шууган болол тэгээ би дотор бодож ирсэн чинь өөрөө сая маш мундаг үг хэлжлээ аав чинь үг. Ер нь зам дээр ингээ харж байхад бол хүмүүс чулуу түүж хайдیں шүү. Чулуугийн түүгээ хаяад байгаа харагддیں шүү. Зогсчоод нэг амрах хоорондоо тийм ээ. Тэгээ ер нь бол монголчууд замын одоо нөгөө ямар их одоо хүнд өөрт хүн болгонд одоо ямар ажил бодолтой эдийн засагт ямар хэмнэлттэй цаг нар эрүүл мэнд те бүхэл зүйлд одоо хэрэгцээ шаардлага өндөр юм байна гэдэг бол хүн болго ойлгоцсон. Тийм ч учраас одоо бол нэг зам дээр бол нэг чулуу тавиал эсвэл одоо хог шороо тарих гэдэг бодол бол харьцангуй их сайжирсан гэж бид. Харин тийм шүү. Сайхан болж байгаа. Тий. За хоёулаа би чамтай гүн гүнзгий танилцахын тулд бас танилцуулахын тулд чиний Facebook руу орно. За тэнд ингээ сонин ачи юм ярилцсан хоёулаа. Тэрнээс өмнө одоо миний санаж байгаагаар өөрөө бол одоо бие сайхан боловсруулсан юм байна. Инженер. Тий. Замын инженер. Тий. За бас замын тухай хууль дүрм янз бүрийн боловсруулахад оролцсон. Тэгсэн. Хувийн хяналт тавьж чаддаг компанитай 10 жил удирдах гал оролцчихлаа. Тий. Тэр 10 жил удирдах байгаа тэр хяналт шалгалтын мундаг том компаниас тусгай лиценз өгье. Энэ компани нь бол чиний одоо гэрээ төвхнүүлсэн үү гэдгийг бол одоо хариулчлаа. Чи бол одоо хүүхэд байна уу? Хүүхэд байлгүй ах уу? 4 сайхан хүүхэдтэй. За. Тий. Бүгдээрээ одоо баясгалан гэдэг нэртэй. Тэгээ ямар нэгэн баясгалан. Бүгд л одоо ямар нэгэн баясгалан. Ямар нэгэн баясгалан яасан өргөе. Тий. За гэргий хаана ах вэ? Гэргий одоо сурч байна. Юуны сургууль сурах уу? Одоо бас хуулийн чиглэлээр сурч байгаа. Оо бас хуульч. Тий. Гарч ирэх нэ штэ. Одоо бас мундаг хуульч бэлдээл штэ. Тийм байна. За энэ гэр бол ингээд гэрээ төвхнүүлдэг ажил их сайхан болжээ. Одоо улсаа төвхнүүлэхийн тулд та нарын үеийн яг та нарын үеийн залуучууд хэрэгтэй байна. Тэд маань ч гадаа ирж ихэд орох уу гэд хаалга тогшоо зогсож байна. Цаг нь болсон. Яг л цаг нь ирсэн. Та нарын үе мөн. Та нар л одоо энэ улс орныг цааш нь авч явна. Тийм болохоор хоёулаа
гүн гүнзгий танилцах хэрэгтэй. Нанзад доржийн мөнх баясгалангийн фэйсбүүк рүү орноо. За чи ороод яаж орж ийн? Өөрөө нэг фэйсбүүкийн хаягтай. За. Тий, одоо нөгөө бусад залуучуудыг бодвол нэг айхтар хөтлөөд яваад байхгүй тэгсгээл өөрийн хэмжээндээ л ажиллаулна. Энэ их сайхан Монгол дийлэх сайхан зохисон байна. Өөрөө бас Монгол хүн бүртлэр нь үгүй энэ сайхан зохитын те яагаад гэдгийг ер нь наалдчихдаг тийм ээ. тий хүн болгоны л одоо бас монгол хүн болж төрсний нэг бахархал гэж ярьдгийн нэг одоо жишээ нь монгол хүн болгон дээл зөгтөг монгол хүн болгон энэ одоо нүүдэлсэн соёлоор хүмүүжиж ирсэн гэдгийг нэг баталгаа нь бол ялчихгүй энэ монгол дээл уцал гэж ингэж. За наан чи юу вэ? За энэ цомог гээд нэг за тэр л юу ааж байгаа. За энэ дотор бас нэг хүй тэр нэг хоёр нөхөр үйлж байна. Энэ хоёр нөхөр миний энэ баг насны гээд ингээд би бас цөөхөө юм байна тий. Зургнууд бол байдгийн. Тэгээ баг насны маань одоо юм байна. За. Тий. Оо за. Тэгээд энэ үүлээд байгаа нөө нилийн хөмсгдэн зангидаас тийм үү? Танд ер нь аль нь шиг харагдаж байна. Би наадлын нөхөр л байна. Тийм мөн үү? Биш ээ. Энэ уйлаагүй сууж байгаа нь би. Тэгээд энэ миний ээж одоо энэ гараараа тулцсан. Жохоо одоо явж болоогүй ойтой л одоо үеийн. За зураг энэ миний одоо бас баг насны л одоо зураг. За цааш нь явъя. Байна. За тэгээд ингээд энэ фэйсбүүкээр ороод бол ингээд цомог гэдгээр ороход бол шинэ зургнуудыг үзэх юм байна тий. Тий цомгоор орчод бол найз нөхөд ямар нөхдөд байна. Багш чинь ямар хүн байна. За баг насны зургнууд гэдэг нэг хэдэн зургнууд би зөвхөн би энд танд бас нэг онцлоод нэг зураг зүйлий гэж утсан. За тэгвэл морьтой зураг. Тий энэ морьтой зургийг. За энэ одоо нэг 8 дугаар ангийн л одоо мөнх баясгалан гэдэг үгтэл байгаад байгаа. Морин дээр л одоо их хөндлөн суугаас хөндлөн суудсан одоо тэрийг одоо морь гэдэг чи уйдаг уугүй юу? Морь уйнаа. Морийг бас санаа. Та нарын үеийн тэгээд чи хотод төрсөн юм байгаас. Би Улаанбаатар хотод төрсөн. Хөдөө мал байна уу? Одоо бол хөдөө малтай. Гэхдээ ер нь тэр үед байсан уу? Тэр үед бол яг уу аав ээжийн бас нөгөө ах эгч нар энэ төр бас хөдөө их байдаг. Тэн дээр нэг 5 3 зөөх ид юмтай. Тэгээ жил болгон ер нь зуны амралтаар бол хөдөө явна. Чиний морины хамгийн дээд амжилт. Ардын хувьсгалын 95 жилийн 2016 онд төр төмний наадамд их насны морь аригдуулсан. Аргийн тавар тогтсон. Хүлцсэн тэгэл. Их насны морьны уралдааны аргийн 5-д Захаа аймгийн Зэцэн уул сумын хараад Нанзад доржийн мөнх баясгалангийн сартай зард морд тусдаа сурлалаа. Төвзөнгэлт хүрээлэн дор төв асрын өмнө зогсоод аав ээжийнхээ нутаг үсэг дуудалаа зогсож явах нэг Монгол ирхэн болсны бахархал. Тийм ингэ. Миний байнга одоо бахархаж явдаг зүйлийн нэг энийг ч одоо хүмүүс залуучууд бол одоо морь үйдэг залуучууд найз нөхдөд маань бас их сайн мэдтгий. Чи барилддаг юм байна тийм ээ? Барилдахгүй. Тийм байна. Наа чих чинь уг нь отын хөвт шүү дээ. Барилддаг чих биш ээ. За цааш нь. За морины тухай ямар дурсамж байна? Монгол хүнээс морины асуухаар бараг үйлдэн гэсэн чинь тийм ээ хөө. Одоо тэгэл самсаа шарах үе гаралгүй байх уу? Тэгээ тэр нэг хатуурал эсвэл нэг дагаж шиг гэдэг л хамгийн сүүлд баян хотод энэ гүрээ хөтлөгч барьж яваад уйлахад бол тэгэл тэр хоёр шүлэг хэлэхтэл бол тэгээ дуусчихсан Монголын ард юм аа. Тэглэг байх уу? Тий. Тэр бол нэрээ яг Монгол хүний одоо яг цуснд байх шиг байна. Тий. Яалч жоохгүй морь хараад баясдаг, самшаан шарах ирдэг. Тий. Тэр одоо барайнд орж иж байгаа мордыг очиж харахыг одоо туйлаар ихээр одоо өөрсдөө хүсдэг тий. Очоолон болгоо одоо самшаан шархал орж иж байгаа хүүхдийн тэр гингон дуу тэр одоо барайнд ороход тэмүүлж байгаа хараад одоо Монгол хүн болгоно. Ардын хувьсгалын 98 жилийн өмнө эцэг хоёр наадмын хурдан шүтлэнгийн уралдааныг өнгөрсөөр барайны зүгхээр орж ирлээ. За Укталцатын Тумаас улсын баяр наадам 1998 онд Баасан шин улаасраг соёолон дөрүүлсэн 1971 онд ардын хувьсгалын 80 жилийн мөр сүвлийн Бэнэмбогийн хонгормор түрүү магнат урдсан
За асарганд нь өнгөрсөн жил ардын явцад 97 жилийн оогоор Түвэнгийн ухталтын түвэн Баянжиргийн Батхарын Битэрхэтэн газар төрүүлсэн. Улсын баяр наадам 74 86 онд Хатбаатар аврах 2 удаа төрүүлсэн. Харамсалтай хүүхдүүдээ өнгөрч ирж байгаа одоо хүүхдэн өссөн. За ингээд Түвэнгийн Автомобиль хүмийн яа дуурчмын намдэргийн ой туртуулж байгаа Түвэнгийн Автомобиль хүмийн дуурчмын намдэргийн урд харагрыг аймгийн алдартай Батмунгийн батгүй исүүрээс нарийн тусаараа хөнгөж ирлээ. Аман хүчүн дээр Түвэнгийн баян хүмийн яа таасан зэрэг хэмжээ хурдан хараграа аман хүчүн дээр ингээд ардын улсуудын 98 жилийн үндэсний баяр наадмын хурдан хөтлөнгийн уралдаанд Түвэнгийн Автомобиль хүмийн яа дуурчмын намдэргийн хараграа түрүү магнат уртууллаа. Монгол битгий л одоо дэлхийд даяараа тэрийг шагшин магтж ярьж штэ. Хүн болгон одоо аялал жуулчлалын нийлээдгүй хэсэг бол одоо 93 наадам төр төмний наадмын маань ирэх гэж болно гэж болж ирж байгаа ирж байгаа шүү дээ. Тий. А тэнд бол чи алтан жилдээ өргөсөн. Алтан жолоо өргөсөн. Тэгээд яг хуу энийг бол би зүгээр одоо залуу одоо уяач залуу гэхээсээ илүү энэ бол миний өвгдээцсэн маань одоо буян заяал гэж би харддаг юм. Миний аав ээж Завхан аймгийн аавын нутаг бол Завхан аймгийн Цэцэн уул гэж сум байна. Их сайхан одоо говь хангаа осолсон баян бүрттэй газар байна. Та бол одоо Монгол Улсын гавьяат жүжигчин, гавьяат одоо дуучин Батцах гавьяатын дууснаар бол сайн мэдэн шүү дээ тий. Цэгийн хайрхан уул, цэцэн хайрхан ууланда мөрөв гэж одоо ирлээ. Цэгийн нуурын одоо усандаа хүртүү гэж зорилоод гэдэг дуу бол одоо миний аавын нутгийн дуу байхгүй. Тэргээр бол хүмүүс их. Энэ юм. За энэ бол ингээл миний одоо стоног амьдрал бурхан гэдэг юм уу? Гэр бүлийн одоо аав ээж миний аав ээж хоёрын залууг зөв миний одоо эмэгтэй ганц дүү. Ингээл юусоо их цомхон. Гэхдээ чи юусоо яас их хөмсг зангиддаг хөөхт байсан. Түрүүн их чи бас нилээн бас тийм нэг хөмсгэн зангиддаг шүү. Чи бүр нэлэх тийм ээ. Энэ бас тийм байгааз тэгсэн мөртлийн энийг гэдэг. Харин тэгсэн мөртлийн энийг гэдэг юм тийм. За цааш нь. Би энд бол яг одоо нөгөө оюутан цагийн зураг нөгөө диплом гэдэг бол нэг хайхтар юмнуудаа бол оруулж одоо бас амжаагүй. Тэгээ яг ерөнхийдөө бол техник их сургуулийг замын инженер ангиар төгсөөд л тэгэл ер нь амьдралдаа бол одоо яг хөл тавьж замын гэдэг одоо энэ их айлд нэг залуу одоо орж ирсэн. Тэгэл яг энэ аавынхаа мэрэгчлэр л одоо энэ ажил амьдралынхаа гараа эхлүүлээл одоо ингээл явж байгаа. Би тань зүгээр сонирхолтой байж магадгүй гэд энэ нэг зургийн цомог байгаа юм. Яг зам гэдэг тэгэхээр та бүдэрт бол одоо хүмүүст бол бас сонирхолтой л байгаа. Тэгтээ бол одоо тэр болгоно. Дугуйн зам. Энэ дугуйн зам гэдэг. За. Ер нь бол та бол энэ дээр үеийн бас Улаанбаатар хотын одоо оршин суугчид иргэд бол маш их дугуйгаар одоо зорчдөг байсныг бол бас гадарлах бах тий. Гадарлахаар орохгүй би өөрөө дугуйтай өндөр дугуйнд 5 хэдэн дугуй гэдэг үлээ нэг өндөр дугуй шин. Тий. Өндөр дугуйны нэг мордож амжихгүй юм шин. Засараар нь хөлөө хийчихээ айлын яаж ийшээ. Дондоор нь ингэж хийж ундаг. Бид тэр дондоор нь хийдэг. Тий хүүхэд баг чинь миний багнаас бол нэгдүгээр бол өссөн л тээ миний багнаас. Тэгэл нэгдүгээр бол багт нэг анх одоо аав ээж хоёр ажил хийгээд хүүхэд баг чинь гадаад тоглох хамгийн одоо тохиромжтой өгөөд хүүхдүүдийг одоо өөрсдөө бас цуг гарч тоглох юм чинь дугуй байлаа шүү дээ. Тэгэхээр нэг 3 дугуйд. 90 онд хэдэн настай байсан? Би 90 онд 8 настай. 8 настай байсан. Тий, би ер нь 90 оныхаа дурстай 90 онд чи ер нь 8-тай хүүхдүүл нэлээ ухаан орцсон тундажгүй юмэг бодохтойгоо сандахтайгаа болсон хөгжүүд. Би айлын том хүүхэд. Маш тод дурсамжууд надад байдаг. Жишээ нь одоо картын бараа. Би айлын том хүүхэд манайх дөрүүлээ нөгөө амбултээ хороо орноос ч нөгөө картын бараан дээр хідэн далах хідэн хүнсний юм ах уу одоо нэг шил арих марих гэл ингээл бүр ингээд картын бараан дээр тоото бичдэг байсан. Тэгээ манай үйлчилж байгаад ямар ч 5 билүү 6 гэж хэлүүлээд 2 талхал авдаг байсан манайх. За. Тэгээд уртлын 88 дугаар дэлгүүргээд хилэп гээд одоо өндөр том одоо Орсын төмөр одоо хайрцагтай машин ирдэг. Тэрийг одоо ойчрлж явахдаа хүлээн цаг нар хаанаас ирэх бүх байршлыг маш сайн мэддэг гэсэн. Тэгээд зогсож байгаа бол байрныхаа хүүхдүүдтэйгээ цуг очоод талханд явна. Талханд явдаг одоо тор, даавн тор тусдаа хүнсний ногоо авдаг.
төмөр тор тусдаа гэдэг ингээд бүх торнууд тусдаа. Тэр нь ингээд ихвдээд бүх ингээд бэлэн. Тэгээд одоо Лисва Мичта байлаа тухайн Оросын билетийн доотлолт Лисва. байна. Бэлэн байж идэг. Ерөөс орж ирэл талхаа авал тэндээ идэг, ивхэл идэг. Яг тэр төрчмаар. Яг хүүхэд бид өглөө освол талхандаа явдаг. Тэгэхээр чи яаж ер нь бизнесийн санаа гаргаж ирж ингэж чи бол одоо бэлэн юм дээр өсөөгүй хүн шүү дээ. Миний аав хоёр бол одоо яг замын мэрэгчлэр 1980 оноос хойш одоо өнөөдөр 2020 он 40 жилдээ ажиллаж байгаа. Тий. Тэгэл одоо яг энэ одоо мэрэгжлийг сонгож өөрсдөө энэ одоо амьдралыг эхлүүлсэн хүмүүс. Би тэр амьдралыг эхлүүлэхэд тэр 1-р орлын 22 дугаар зам барилгын тэрээсээс залуу гэрүүлд орон сууц бэлгэлж явах тэрнийхэн тоонд ороод орж исэн. Тэр билетийг 2 төмөрөөр өвөө эмээгээс өгсөн одоо модон авдар хідэн чимдаам том уран гэдэг ийм одоо нэг Оросын нэг ийм бор сунгагддаг ийм ширээ модон сандал миний одоогор сэтгэл зүрхэнд тодоостод байдаг. Би тэр үеийн зүйлийг бол одоо маш сайн мэднэ. Яагаад гэвэл би айлын томогт тахгүй. Танах уцтай байсан. Уцтай байсан. Тэгээ манайх чинь эхлээд эргүүлдэг уцтай байсан. Дараа нь ингээд нөгөө конопт уцтай байсан. Тий. Танад хүн орж өө танад уцаар ирээ гэдэг байсан. Яри гэдэг байсан. Тэгдэг байсан. Тий. Тухайн үед чинь манай 1-р орлын уцнууд чинь 38 та уцнууд байсан. Эхлэлсэн. Тий. Тэгээд айлын хажуу айлууд орж ирнэ. Тэгтээ аав ээж чинь их явж ажилдаг баха. Яг тэгвэл зам нэг газар л бариад ээж таараагүй шүү дээ 40 жил. Би 10 жилиг 7 сургуульд амжиж төгссөн. Яг тэгнь. Цэргийн одоо даргын хүүхэд шиг. Тий. Яг цэргийн даргын хүүхэд. Цэргийн даргын хүүхдээс ч одоо олон дамжсан. Тэгнь тэрсэн замыг том хийчихээ нөгөө юм руу явна. Тий би тэгэхээр чи олон аймаг дамжсан гэсэн үг үү? Тэгсэн. Би Улаанбаатар хотод 6 дугаар хүртэл төгсөхдөө 1-р болд. Миний бага насны одоо амьдрал бол яг 1-р бол. 22 дугаар байр гэж байр байна. Одоо ч очих дуртай. Миний одоо очиход л тэрүүгээр хажуугаар нь явхад л миний хүүхэд насны хамгийн урдлын байр замын ардлын. Тэгээ одоо Хатанбаатарын имлэг гэдэг байна шүү дээ. Тэрний эсрэг яг ардлын 22 гэдэг булангийн дөрөв. Ардлын 22. Чанга хөндлөн 4 орцтой бор байшин би. Тэнд миний хүүхэд нас өнгөрсөн. Хойдолд бол одоо ямар ч айл байхгүй зэлүүд хідэн төмөр гаражнууд айлууд тэр үед чинь Москвич Лада гээл машинуудтай айлууд их баян айл. Тэгээ тэр айлуудын юун дээгүүр одоо дээшээгаа нөгөө юун дээр гаражн дээгүүр одоо их хараажтар тоглоом. Хойшоо одоо явж чиж далан дээр очиж гэрээсээ үлсдэг байсан уу? Үлсдэг байсан. Хоол баг байсан. Хоол баг байсан. Хоёр талхаа аваад тэр үед чинь маасалтай айл ховор 9 сахарын дээр сайхан норгож байгаа л 9 сахартаа таслагдаад. Тэгэхээр чамд бодгож ирсэн одоо ер нь би хөдөлмөрлөх ёстой юм байна. Би өөрийгөө тийжих ёстой гэсэн бодол төрж ирсэн үү тэр үед. Тэр үед л одоо айлын томогт ер нь зүгээр хөдөлмөр яаж хүний үнэлдгийг хүн хөдөлмөрлж ижил амжилтанд хүрдэг юм байна гэдгийг бол одоо хэл багасаа мэдэрсэн дээ. Ер нь яг танаа үеийнхэн тийм юм аа. Танаа үеийнхэн бол яг багасаа яг тэрийг мэдэрч өссөн учраас нөгөө талаар яг тэр замналаар явж өсч өндиж байгаа учраас энэ авилгал хээл ахвалд маш дургүй юм байна. Нэг тийм нийтлэг чанар байна шүү. Тэгэл байх уу? Тийм байна. Үнэхээр дургүй юм байна. Ягаад гэхээр нөгөө хөдөлмөрлсөн юм хүнд авилгал болгож өгнө гэдэг бол ерөөсөө ёстой уур хөрмөр идэлгээд бүгд л тэгж ярьж ин л та танаа үеийнхэн сайхан байна миний дөө. Ёстой сайхан байна. За хоёулаа ингэн. Хоёулаа нэг кофе чанжуун. За сайхан үргэлжлүүлж ярий тийх үү? Тэгөө. За. Юу хүсэж бодож явна? Ямар юм төлөөлж байна амьдралдаа? Одоо амьдралынхаа чим яг сахид гараан дээр гарчлаа шин. Тэг юу бүтээх? Их л юм бодож байна да. Тэгээд мэдээж хүн нөгөө чаддгаал хийх гэж хамгийн түрүүнд боддөг юм байна. Чаддаг юм аа одоо хүн хамгийн сайн хийж чадна. Тэрийг одоо нөгөө ярих биш хийж хэрэгжүүлж чадна гэж ингэж боддог учраас хийх гэж боддгийн. Яг гоо би тантай түрүүн бол одоо замын талаар нэлээдгүй ярьлаа. Ер нь бол одоо зам бол миний амьдралтай салшгүй холбоотой. Тэгээд замын байгууламжийн хэсгийн одоо нөгөө материал бүтээгдэхүүн бол одоо ерөөсө 100% импортоор гаднаас авч штэ бид нэр. Тий. Тэгэхээр одоо бид нар бол одоо нөгөө бүтээгч улс болохын тулд өөрсдөө одоо үйлдвэрлэгч улс болохын тулд зайлшгүй одоо өөрсдөө дотооддоо одоо бүтээгдэхүүн
одоо энэ ядаж нэг замын байгууламжийнхаа нэг жилигдсэн Монголдо одоо үйлдвэрлэхийсэн гэж бас боддгийн. 2009 онд анх удаа одоо Америк нэгдсэн улс гэдэг улс руу очиод. За тэгээ Нью-Йоркийн Манхэттны гудам гэдэг гудамжаар шөнийн одоо Манхэттен гэдэг хотын гудамжтай танилцаад. За. Яг өдөр шиг шүн гэрэлгийгээ шөнийн одоо тэр амьдрал ерөөсөө л яг өдөр одоо яг дэлгүүр онгоогоод л үйлчлэг явж байгаа юм шиг шөнийн 12 цагт. Тийм бас атаархмаар. Атаархмаар. Үнэхээр би яг уу айхтар нэг атаархлын хувьд бол нэг айхтар атаархдаг хүн биш ах гэж би боддгийн. Өөрийгөө. Тэр үед л их атаархсан. Яагаад ийм гоё гэрэлтэй хотод яагаад ийм гоё бидний үр хөвгөд тий амьдрж болдгоо юм бэ? Тэрийг бид бүтээх боломж байгаа болов уу гэж их бодож мөрөөдөж жагаад 2015 онд яг энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд ер нь энэ гэрэл гэдэг зүйлийг бол одоо маш их судалж эхэлсэн. Тэр цагаас хойш. Тэгээ 15 онд надад бас нэг Япон явахныг завшаан таарад тэгээд Японд бас нэг хэдэн бизнесмен одоо нэлээд нас тогтсон одоо хүмүүстэй танилцсан. Тэр тунд бол нэг хүн ба миний сонирхлыг маш их татсан. Би бол одоо гэрлийн бизнес хийдэг. Өөрөө одоо тэр гэрэлтүүлэг лед гэрлийг одоо сүүлийн лед гэрлийг эрчим хүчний хэмнэлт багтай тод тусгалтай тийм гэрлийг одоо үйлдвэрлэдэг инновац одоо өөрөө үйлдвэрлэлийн гол юм хийсэн мэдээ танилцсан. Тэгээ би тэр хүнээс нэг л өнгөйсөн байхгүй. Та Монголд очиж. Монгол зах зээл байгаа шүү дээ. Та очиод нэг Монголтой танилцаач гэдэг. Тэгээ хүмүүс яг уу ярих сэдв маань бол одоо түрүүн бидний ярьсан нөгөө морь те тэгэл нөгөө нүүдлийн соёл иргэншлэл өмнөдөр Монгол улс ямар түүхэн замдалтай улс орон гэдгийг бол илүү одоо богино хугацаанд одоо тайлбарлахыг хичээсэн. Тэгээ тэр хүн маань тэрж таалагдсан уу ер нь явж үзье гэж бодсон уу? Ирсэн тун удалгүй. Тэгээ ирээд Монгол Улаанбаатар хотод буугаад манай одоо замын гэрэлтүүлгийн шонгуудыг хараад үнэхээр толгоос ихсрээд баясаа ийм болохгүй шүү дээ энэ улс орны одоо өнгө төрх болсон нийслэл одоо тий хот ийм байж болохгүй шүү дээ. Хідэн төрлийн гэрэл, хідэн төрлийн шон, хідэн төрлийн одоо утас чинь ийм гэрлийн шонд ийм юм байхгүй шүү дээ чи юу яагаад ийм байгаа юм бэ гэдэг толгоос ихсэрнэж ичих шиг зүйлдэж та нөгөө өндөөж та бодох чадхаараа тайлбарлаад бас тодорхой хэмжээний хүмүүстэй бас уулзуулсан л да. Нийслэлийн удирдлагууд энэ төртэй. Тэгэл одоо та энийг л одоо Монголд хийчих гээл. Хүссэн. Тэгээ надад бол тэр хүнтэй би 14 удаагийн уулзалтын дараа тэр хооронд чи Японд нэг удаа, Солонгост 2 удаа, Монголд нэг 10 удаа уулзсны дараа л за би Монгол хөрөнгө оруулалт оруулъя. Хөрөнгө оруулалтыг одоо олж ирье. Үнэхээр Монгол залуучууд бол бас хий бүтээ ус орноо бас нэг өнгөтэй өдтэй болгох чи чадах чинээгээрээ чаддаг юмараа гэсэн одоо бас ирвэх дэрийхвэрээ хий гэж одоо үнэхээр чин хүсэл чинь зориг чинь чиний одоо ингэж энэний төлөө одоо үхэн хатан араас нь одоо өдөр шөнөгүй одоо тэгж тэмцэж байгаа чи миний залуу насыг санагдуулж байна. Би анх одоо бизнес хийж байхад 30 эдгээр настай залуу анх л ингээл одоо бас бизнес хийгээч миний бизнесийг дэмжээч гэж явжсэн. Энэ одоо миний залуу насыг санагдуулж байна. Тийм учраас би чамд заавал туслах хэрэгтэй юм байна гэдэг тэр гоё урмыг надад тэр хүн хэлээд. Тэгээд 2017 онд энэ одоо Японы хөрөнгө оруулалттай яг YLM гэдэг нэртэй тэгээд гэрэлтүүлгийн шон ледгэр логсролтын үйлдвэрийг байх гэсэн. Тэгээд одоо нэг 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж. Тэгээд 3 жилийн хугацаанд бид бас баггүй ажил хийсэн. Та санаж байгаа бол одоо бас 15 оноос хойш игээд үйлдвэр маань бол 17 онд ашиглалтанд орсон юм. 15 оноос хойш 16 онд та санаж байгаа бол ASEAN гэдэг тий. Тэгсэн. Нэг айхтар том арга хэмжээ болно гэж Аз Европын одоо 53 орны 51 орны төрийн тэргүүн ерөнхийдөө Дэлхийн Монгол цугулсан. Дэлхийн Монгол цугулсан. За тэр үеэр бол маш олон одоо улсын төрийн тэргүүнүүдийн хамгаалалт аюулгүй байдал хангах улсууд нь ирдэг юм байна лээ. За. Тэгээ шүний одоо Чингис хаан олон улсын нэг сонгосны буудлаас буугаад шүн тэр нилээд улсууд нь бууна гэж төлөвлөсөн байж байгаад нөгөө онгоцны буудлаасаа гараад яарамгийн замаараа явсан чинь тас харахгүй гэрэл байгаад байдаг ууг нь. Тэгээ аюулгүй байдал хангахгүй байна. Бид нар бол шүн бол тэр тийм байх нь тий. Тэгсэн. Бүр маш нарийн одоо тооцоололтой, маш нарийн гэрэл асаад байдаг. Гэрэл асаад байдаг.
Тэгсэн мэт ийм Нөгөө яг тэр дэлхийн хэмжээний одоо тэр нөгөө төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах хэмжээнд тасахгүй байна. Тийм учраас энэ гэрлийг олж холддог юм уу? Эсвэл бид нар өдөр буунаа гэдэг. Өдөр буухлахаар 53 орны төрийн тэргүүн зэрэг цөөхөн хоногийн хугацаанд буух гэдэг. Гэтэл нөгөө нэг гэрлээрээ болохоор шүн буулгахгүй гэдэг. Тэгээд тэрийг заашгүй солих шаардлага гарсан. Зөв. Тэгээ тэр үед бол яг энэ усуудтайгаа би уулзаад нийслэлийн удирдлагууд энтертэй уулзаад яамны одоо тухайн зам төр хөгжлийн сайд зоригцээд байсан. Мөнгөчлөөний зоригцоод. Нөгөө хяналтын ажлаар Би тэр хяналтын ажлаа бол одоо явуулж байгаа. Гэхдээ тэр чинь бас нэг би чинь бол 10 жил оноос хойш би болсон бас нэг гүйцэтгэх захирал махирал удирдлагын багууд бас байдгийн. Тэгээд тэр усууд маань бол одоо тэр ажлаа хийж л байгаа юм. Хажуугаар нь одоо мөрөөдлөө биелүүлэх гээд байна шүү дээ би бол тийм. Тэгээд явсаар байгаа тэр ажил хийхээр болоод Ярамгийн гүүрнээс Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хүртэл 13.7 км замын гэрэлтүүлгийн тэр сайхан ажлыг 2016 онд бид хүн хийж өгсөн. 1880 ширхэг толгой буюу гэрлийг сольсон. Тэгээд тэр АСЕМ гэдэг тэр Аз Европын орны төрийн тэргүүнөөс шинийн буулт хийх боломж үүсгээд ингэж хийсэн. Нэг одоо миний одоо мөрөөдлийн маань ажил бийсэн юм уу да. Налахын замын гэрлийг тавьсан уу юу? Налахын замын гэрлийг хараахан бас оролцсон л доо. Харамсалтай нь одоо бас би оролцож налахын замаар ингээд давхиж яхад гэрлэнүүд нь суулгахтай ингэж тийм мөрийн сарийнхан суусан байлээ. Өндөр нам нь. Тийм юм чинь нөгөө гэрл асчихаар их мундаг харагддаг юм биш үү? Ер нь юм тийм цэгцтэй цэвэрхэн тэгээ ядаж би нэг мөр зураач ухаантай хүн. Тэгэхээр ерөөс нэг 5 см зөрчсөн байхад нүдэнд хорон харагддаг л да. Налахын замыг манайхан бол иргэд бол зорчигч нар бол дууссан гэж ойлгоод байгаа шүү. Хараахан дуусаагүй. Зөв. Энэ оны 7 сард дуусах хэвээр. Гэрээ. Зөв. Одоо ямар ажил үүссэн гэхээр дахиад одоо бидний яваад байгаа тээврийн хэрэгсэл зорчоод байгаа зам дээр маань 4 см-ийн зузаан өнгө асфальт хүчин тавигдана дахиад. Борг дээр нь ших юм байна. Тэгнэ. Дахиад одоо ийм 3 дайны 3 дайны өнгө асфальт тавигдана. Одоо суур асфальт буюу суур үеэр нь хөдөлгөөний нийцсэн байгаа гэсэн үг. Албан ёсоор усын гомс хүлээж аваагүй байгаа шүү дээ. Одоо 4 см асфальттай уучлалт хийгдэнэ. Дугуун зам хийгдэнэ. Явган зам хийгдэнэ. 5 цэгт одоо явган одоо хүн одоо зорчих гүүрэн гарц хийгдэнэ. Одоо нарийн нөгөө мэрэгжлийн нөгөө цэвэрлэгээ юмнууд бүх юм тэмдэглэгээ, хэвтэй тэмдэглэгээнүүд нөгөө цагаан зураас тий нэрэ байхгүй шүү. Тий тэдний бүгдийг хийнэ. Одоо энэ ажил маань эхлэх гээд одоо харамсалтай нь одоо бас нөгөө корона гэдэг одоо айлт цар тахал гараад одоо бүтээн байгуулалтын эд одоо оргил үе хугацаа цаг маань 4 сарын 15-наас өрн замын бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой байдгийг эхлэж одоо хараахан чадаагүй л байж байгаа. Тэгээ энэ ажлыг бол яг хуу таны одоо хэлж байгаа ажлыг бол бид нар засуулна, засна, усын гомс төлөөлөж өгөхөд яг одоо Монгол улсын нормын дүрм стандарт замд баригдаж байгаа бүх одоо стандарт нормын дүрм дагуу хийгдээд гэрэлтэй, дугуун замтай, явган замтай, гүүрэн одоо байгууламжтай. Одоо тэр чинь нэгч одоо та анзаарсан бол явган гарц байхгүй шүү дээ. Тэр чинь өөрөө стандарт нь өөрөө А1 стандартын зам байхгүй юу? Тийм учраас үндсэндээ эн чинь бол хурдны замын дараагийн шатны стандарт буюу явган гүүрэн явган замыг одоо тэр 80 км/цаг урдтай явж байгаа тээврийн хэрэгслээр бол тэр одоо тээврийн хэрэгсэл явган зорчигч өрөөг бол нэг дур гаргахгүй. Тийм байна. Дээгүүр нь одоо нөгөө манад хийгдсэн нэлээд хэдэн төслүүд байж байгаа шүү дээ Улаанбаатарт гэж. Тийм гүүрэн гарцууд хийгдэх. Тэр ажлууд хийгдэж түлэгдэж байгаа. Яг үнэ гардаг. Тийм тиймээс хөндлөнгөхгүй. Хөндлөнгөхгүй. Бас нэг сонирхолтой юм л да. Танаас аав чинь Завханых лөө. Миний аав Завхан аймгийн Цэцэн улс сумынх. Миний ээж Завхан аймгийн Шилүүстэй сумынх. Завханых чи за энэ тавьчих. Завханых танах хэр гэрэлтэв? Аймгийн төвчин шинэ ороход. За манай аймгийн төвчтэй ичмэр дамжигтай л гэдэг шиг юм байна. Тийм. 2018 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын сургуулийнх нь 80 жилийн өссөн. За. Миний ээж тэнд одоо дуунд одоо ангиа төгсдөл бас байсан. Тэгээд одоо бас ир өсөж эсгий сунна гэдэг шиг ганц хүн одоо бас 90 цент хүртсэн. Бас нэг 5 төгрөгний одоо наан цааныг бас хартсан. Тэгээд одоо нутагт нь бас юм игээд өчгөөсөн гэж. Миний аавч хоёр бол надаас одоо миний хүү тэнд юм хийж өгөөч хийж хэлэхгүй л дээ. Тийм ч хүмүүс биш.
Зөвхөн ер нь бол нутагтаа юм гэж. Би ээж дээр имээ дээр би өссөн. Завхан аймгийн шидэвсэнд бага нас миний хүүхднээс байсан. Сүүлд нь одоо Улаанбаатарт Баян хөшөөний Баруунсланд миний имээ ирж одоо энд нас эцсэн. Тэр болтлоо би Баян хөшөөний хүүхд. Намайг одоо тоглоод миний одоо аавын хамгийн бага дүү эрэгтэй хүн байдгийн. Тэрийг хүүхд байсан гэсэн. Миний 4 5 дахь ангийн хүүхд. Чи том болоо ямар ажлыг хөөхлөөр би худгийн авгаа болно гэсэн. Яаж вэ? Тэгээ яагаад тэгж хэлсэн гэсэн чинь нөгөө худаг дээр очихлээр л хүмүүс очирлоо. Нөгөө худгийн их чиг хүндэтгээд мөнгө өгөөд, зоос өгөөд, цаасан мөнгө өгөөд Тий. тэр их надад тийм их сэтгэлд их дотн болсон юм шиг байна. Нэг л хүний төлөө. Хүний төлөө тэгэл хүнийг очирлуулаад өглөөнөөс орой болтол цаг наргүй ажилтдаг. Ус тараагаал ямар гоё ажил хийдэг ихчвэл гэж. Миний тэр үеийн одоо ажил мэргэжил бол. Тэгээ надаас тоглоод миний аавын дүү одоо асуужсэн. Чи одоо том болоо ямар мэргэжилтэй хүн болох вэ гэсэн би худгийн авгаа болно гэж. Худгийн аваа тэгтэл болоо. Тэгэл болоо. Тийм л одоо мөрөөдөлтэй хүүхднээсээ одоо Завхан ч одоо би очиж үзээгүй. Хүн ардынх нь байр байдлыг харахад бол их л мундаг тийм оюуны өндөр потенциалтай тийм ээ. тий. Бас их хутгтын нутггүй юу? Монгол улсын дүгэнд нэг 13 намгтай утгатай. Тий, тамхтай бод. Тамхтай утгат гэдэг нь одоо албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гэж ойлгож байгаа. Тий. Тэрний 9 Завхан аймгаас төрсөн. Тий. Тийм л одоо оюунлаг, тийм одоо мундаг хүмүүс байдаг. Хамгийн одоо генералууд төрсөн. Тий. Хамгийн олон эрдэнэтэнд докторууд төрсөн. Тий. Үнэхээр оюунлаг завхамчууд. Тэгээд яг хуу тэр нутгийг хөгжүүлэх санаа, хөгжүүлэх боломж их л харагдах юм. Түрүүн би танд хэлжсэн тэр шилүүстэйгээ сумын 80 жилийн ойгоор 2018 онд нэг Завхан аймгийн шилүүстэй сум гэрэлтүүлэх ажил хийж өгсөн. 80 жилийн ойдон зориулаад. Тэгээ түрүү жил миний аавын одоо нутгийн 2019 онд Завхан аймгийн Цэцэн улс сумын 60 жилийн түүхт байна боллоо. Тэгээ тэрүүгээр бас нэг Цэцэн улс сумын гэрэлтүүлэх ажил хийж өгсөн. Монгол улсын хэмжээний 2 дахь хамгийн олон сумтай аймаг шүү дээ. Чи ер нь Төв аймгийн дараа ордог. Чи ер нь тэгээд өөрөөхөө чаддаг мэдтгэл тийш нь чирээд явдаг хүн юм а та. 2013 оноос хойш Арангаан аймгийн Захир сумаас Солонготын даваад их уул Досон цэнгэллийн хоорондох 127.1 км зам дээр манайх авцамын зөвлөхүүлчлээ дээгүүр технологийн хяналтын ажлыг хийж гиснээс хойш үндсэндээ одоо нутаг орондоо Завхан аймгийн төлөө гэсэн сэтгэлээр 7 жил ажиллаж байгаа. Тийм байна. Сайхан нутгийн хөө нутгаа зорж очиж гэрлэгээтэй болгоод зам харгуутай болгоно гэдэг бол өстой тэр зан олны хайр болно гэж тийм ээ. Одоо ч гэсэн ажиллаж байна. Тосон цэнгэлгээ сумаас Загстан даваарах Тосон цэнгэлээс Улаастаа орох 67 км замын ажил дээр манайх түрүү жил 19 онд бас зөвлөлтөдөө үзүүлэх хэрэг одоо ажиллаж байгаа. Одоо ажилд өнгөж одоо эхлэх гээд байж байна. Засмал замаар холбогдож байгаа 21 дахь аймаг. Манай Завхан 21 дээр тэр ороо юу? За хамгийн сүүлд л одоо холбогдох Тийм биш. байж байгаа тий. Нутаг оронд тэгээд нутаг руугаа дахиад байт юм байна. Тань зүгээр чинь тэгээд ном эрдмийг цааш нь яаж өргөжлүүлсэн юм? за би шинжилгээний технологийн сургуулийн авцамын инженерийн ангид төгсөөд за ер нь одоо бас яг мэрэгжлээ их зөв сонгосон учраас аав ээжээ одоо мэрэгжлийг сонгосон бол сургууль төгсөөл ажилтаа болсон. За. Тэгэл одоо ажил хийгээд эхлээд бол би бол зам тээврийн одоо тухайн үед авцамын хэлцүүлгээний төв үз тэнд мэрэгчлэнгээр ажилд орсон. Зөв. Тийм боломж болтоо. Тэгээд нэг жил гарan 2 жил авцамын хэлцүүлгээний төвд хурган одоо дарга гэж одоо юу гэх юм. Мэрэгжилтэй. Гэтэ одоо замын салбар чинь өөрөө их тийм бүтцийн үед бол нэг олон нөгөө агентлаг яам байхгүй учраас бүтцэх цомхон мөртлөө салбарт ажиллаж байгаа улсууд бол дандаа хувийн компаниуд ихтэй. Тэгэл бас л одоо нэг тийм мэрэгжилтэн болохоор бас нэг гар үлийн усыг зурдаг, бас нэг ажил шалгадаг нэг тийм байж. Тэр 2 жил ажиллаад үнэхээр би бол таны түрүүний хэлсэн тэр авилгалын хэлэх бол хүнд суртал гэдэг юмд бол шууд автах юм билээ. Тэгээ би өөрөө шууд ширээний ард суухгүй гэхэд өргөдлөөгд гарч ирсэн. Наад чи яасан мундаг. Тэгээд ер нь автах шинж байна уу? Автах шинж байна. Залуу хүн шүү дээ. Би 24 5 настай залуу. Гэрэлж амжсан байсан амжаагүй. Амжаагүйс. Тэгэл сургууль дөнгөж төгсөөл. Саяхан над дээр нэг залуу ирсэн. Бас уулзаж сууж ирсэн л да. Тэг буруу замаар яваад алдах шахаад. Тэг
буцаад иргээд маш сайхан зам дээр гарч ирсэн тийм сайхан залуу байсан. Тэгэд чиний наад өгч нь л одоо та нарын үеийнхний өрөө бидний ирээдүйн бас баримталж явах зарчим юм шүү дээ. Авилгаас цухтаана гэдэг бол. Авахгүй. За наадах чинь л за наад авахгүй өгөхгүй гэдэг үгээр чи би нэг реклам хийсэн юм аа. Тий. Ер нь бол үнэхээр өгөхгүй. Тий. Өөрөө одоо дөнгөж сургуульд төгссөн байдаг нэг хайхтар мундаг одоо хүн болцсон гэдээ өөрийгөө ойлгоо явж яадаг. Гэтэл чинь одоо цаан чинь 40 жил ажилласан улсууд тэнд чинь өдөр шөнөгүй нойр олгоо зам дээр объект дээр ажиллаад байж яадаг. Хайр нэг сургууль төгссөн залуучууд их мэдлж ороод Герман дагаараа ячаал очиод өмнө яаж шалгаад явж байгаа. Надад бол үнэхээр богоогүй. Тэгэл болиол өөрөө шууд зам дээр гарч ажиллаж гисэн те. Тэгээ энэ авилгал гэдэг юм л та нарын ирээдүг, та нарын хүүхдийн ирээдүг, миний хүүхдүүдийн ирээдүг хорлоо шүү. Энээс л ангид байвас хүрэх зам сайх. Тэгээд одоо ажлын гараага бас нэг тэрийн байдлаар төрийн байгууллагаас ихсээд тэгээд 2 жил болоо жил хагасл болсон дөө 2 жил зүрх. Тэгээд одоо чойр сайшаан замуудын төслгээд их том төсөл эхэллээ шүү дээ манай урд төршийн хагасны зам. Тэр зам дээр одоо бас ажиллах боломж халтууд. Бас нэг гадаадын төсөл учраас бас нэг хил ус юм аа сайжруулчих гэж бодоод тэнд одоо өргөдлөөрөө ажилласаа гараад. Ямар хэлтий? Гэхдээ одоо англи хэл одоо зохис мэднэ. Бас л одоо тэр үед л хүүхэд сургууль төгсчөөл бас хэл усттай болох хэрэгтэй юм гэдэг юм бол их бодсон. Тэгэл одоо гадаадын төсөл учраас гадныхыг хэрж ажилладаг гэсэн манай Монголд замын төслүүд дээр тэднэртэй бас хамтарч ажиллах боломж олдвол ажиллачээ гэдэг. Тэгээд өргөдлөөгөө тэнд очиод одоо нэг жил 2 жил одоо тэр төсөл дээр бас одоо жуниор инженер гэж одоо инженерийн туслах гэдэг. Тийм бэ. Тий объектын 30 км 40 км замыг өдөр шөнөгүй харивцдаг. Юу дэвсэж чинь одоо эндүүдээ лөвж үл хэдэн удаа одоо хэдэн мөрөөр эндүүд дэвсгүү гэл бүх ажлыг хариуцдаг тийм талбай инженер бол. Тэгэхээр ярихаас юу арга байхгүй. Тий. Тэгэл одоо тэр явсаар байгаа. Тэгээ ер нь явж мэдээж нийгэмд бол нөгөө зам бол тэр үед бол бүтээн байгуулалтын салбар тэр дунд автозамын салбар бол эд бүтээн байгуулалтын жил байсан учраас одоо яг л тэндэл одоо сэтгэл зүрх хайж бид ажиллаж ирсэн. Тэгээд ажиллаа хийгээд ачаагаар нүгэл одоо орж ирэхээр бас одоо дараагийн ажлын бэлтгэл ажил гэл ингээд бид нар ч бас улирлын шанартай ажиллах онцлог шүү дээ. 100 намар хавртай ажиллачаад өвөлдөө амарчдаг. Тэгээ явж байгаад ер нь бас сургууль соёлч гэсэн бас сурах хэрэгтэй байна гэдэг ийм одоо боломж олцоог бол сайж гисэн л дээ. Өөрийгөө завгүйгээ л байвал завгүй байх юм байна. Тийм учраас сурах хэрэгтэй байна 2014 онд. Одоо ээж аавын чинь нутагт амьдарч байгаа тэр хүмүүс одоо гэр орноор нь чи явж байгаа шүү дээ өдөөгөр. Яаж ч амьдарч яхин ямар санагдах юм чамд? Одоо хөдөөгийн амьдрал бол нэг үе одоо бас сайжирсан. Тий, утсан тэр мэдээж идэ янз бүрийн юм байна. Бас техник механик байна. Хөгжсөн. Ярддаг одоо хүсдэг зүйл нь бол нөгөө өмнө нь бол хүнээс нэг юм гуугаад авчдаг. Одоо юу гэдгийг те. За нэг ийм хийгээд өгчүүд ингэн гэдэг ч юм. Одоо л илүү хамтарч ажиллах. Илүү одоо бидэнд бол ийм л зүйлийг одоо нийтийн төлөө хийчих гэм үү. Хөдөөгийн малчтын төлөө хийчих ажлыг л хийгээд өгөхийг хүсдэг болсон билээ. Жишээлбэл одоо манай энэ нутагт бол одоо үлийн цагаан огт их байна. Бэлчээрийн даац одоо нэмэгдүүлэх шаардлага нь эдрээс бол үлийн цагаан огтонтой тэмцээд өгч таад. Юу вэ? Одоо тэр яг хуу үлийн цагаан огт ихтэй учраас нөгөө мал амьтны идэх хуш нь багасчаад юм л дээ. Тийм учраас нийт ирэг дээрээ одоо хот айлаараа ч гэдэг юм уу тэр одоо малчид бол тийм юм хүсдэг болчих. Өмнө нь бол иргэн болгон малчин болгон нэг юм ярьдаг байсан бол илүү одоо тэр бэлчээрийн даас нэмдүүл үлийн цагаан огтонтой тэмцгээд ингээ ярьдаг сэдвэн хүртэл нийтийг амарсан малчтаа бодсон нийтээрээ ингэж нэг юм ажил арга хэмжээ хийхийг. Гэхдээ өөр зөөрэ хоорондоо их тийм эвлэлдэд нэгддэг болцсон тийм болцсон. Тий. Тэрнээс хамаагүй ингээд бэлэг өхөөрөнд хамгийн үнэтэй юм буцаага барьцдгаа болцсон гэсэн үг тийм үү? Би нэг юм сонслоо доохон яг би фэйсбүүк руу ч орсон гэхээр тэр өөрөө нутг руугаа одоо холбогдох хэрэг гарвал өдөөний алс хол суугаа нөхдүүд маань дата бодлож авдаг болчих. Нэг жоохоо билсэн байна баг.
Тэгэхээр энэ рүү маш их орж байгаа хэрэг шүү. Тэгэл Тэгээ холбогдох хэрэгсний юм болцсон. Агаар юм болцсон тийм ээ. Тий. Цаг алдахгүй болцсон. Тэгэхээр хол биш. Нөгөө талаар цөөхүүлэн олуулаач юм шиг. Эннээс болоо тийм ээ. Тий. Тэгээд одоо давуу талууд биднээс 3 сая хүний давуу тал их гарч ирж байна. Юу мөрөдөж байна? Мөрөдөл хязгааргүй шүү дээ. Гэхдээ хязгааргүй байж болно. Гэхдээ энэ дотор бас энэ ойрын хугацаанд мөрөдөл олон. Хязгааргүй. Гэхдээ бас нэг тодорхой юм байгаа шүү дээ ойрын хугацаанд. Бид бол бүтээгч усал болох шүү дээ. Яг зөв. Тэхийн тулд чи хүүхдээ яаж өмөржүүлэх? Мэдээж одоо бас ингээд нөхцөл байдал их хүнд болцсон. Хүүхд болон гэртээ тэгэл одоо цаг зав ихтэй одоо нөгөө интернет орчинд одоо тоглохоосгүй бол маш их зүйлийг л хийж яана л да. Тэгээд хүүхдүүдийн одоо нөгөө хүүхдүүдийн одоо тэр байдлаас бид нар бол тэр нөгөө дараагийн үеийн хүүхдүүдэд сайн сайхан амьдралыг авчрахын тулд бид нар л ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг л маш сайн ойлгоод байгаа. Аюулгүй амар тайван орчинд амьдруулдаг тийм нэг гоё хотод улсад амьдруулах тэр одоо тэр хүүхдүүдийн мөрөөдөд байгаа хүсэж байгаа юмыг бид нар хийхин тулд зүтгэх хэрэгтэй юм байна л гэж ойлгодог. Залуучууд болон гадагшаа явж гин тэр яага яваад гадаад тийм гоё амар тайван гоё орчинд байх гад хүсэж байна шүү дээ. Залуучууд бол өөрсдөө юу хийх гээд байгаагаа мэдээд байгаа. Юу зориод байгаа, юу мөрөөдөд байгаа гэдгийг мэдчихэв. Энийг хийж хэрэгжүүлэх нь бол бид юм байна гэдгийг ойлгох цаг ирсэн л гэж хэлдэг. Тэрийг хийхин төлөө бид нэр өөрсдийнхээ боломж олцоогоор л энийг одоо хийхин төлөө бид нэр өөрсдийнхээ чадах чинээгээрээ өөрсдийн мэдсэн, сурсан, чадах одоо бүтээж байгаа тэр ажил болгонд оролцох хэрэгтэй. Мэдээж одоо улс төр яриул заавал хуульч эдийн засгийн байж гэдэг ойлголт биш шүү дээ. Тийм шүү дээ. Чинь одоо бид нар даяарч чинь дээрэс нь Улаанбаатар хот дагуул хотууд бий болгоно гэж ярьж чинь асын хараа 20 50 том хөтөлбөр яриад байдаг. Тэр чинь хамгийн түрүүнд инженерүүд хийн шүү дээ. Бүтээн байгуулалтыг хийн шүү дээ хамгийн түрүүнд. Тийм учраас асын хараа 20 50-ыг бол одоо бүхэлд нь уншиж үзүү. За яг одоо нилээд судалсан гэхэд бол одоо нэг юм уу хоёр уншаад бид нар бол тэрийг бол ойлголт авахд хэцүү шүү дээ. Тэр чинь маш олон 30 жилийн түүхийг одоо дараагийн түүх бичиж байгаа учраас аль болох одоо энэ улс орны хөгжлийг бол бид нар Улаанбаатараар төсөөлөхгүй. Хаа байсан 1000 км-ийн цаанаага цомд байгаа нэг хүн. Цаа байгаа 1500 км байгаа аймагт байгаа тэр иргэнийг хөгжсөн гэдгийг бид нар улсын хөгжлийг 3 сая хүнээр нь хөгжсөн байна гэж үзсэн. Тийм учраас зөвхөн Улаанбаатараар биш хөдөө орон нутгийн хөгжлийг маш одоо тодорхойлсон тийм хөтөлбөр байх хэрэгтэй гэдээ бидэд шин завхан 2030 хөгжлийн хөтөлбөрийг боловсруулад юу нэ шин завхан 2030 буюу 2020-оос 2030 хүртэл 10 жилийн хугацаанд хөгжлийн хөтөлбөрийг иргэдээ саналыг аваад малчтаа саналыг аваад залуучуудаа саналыг аваад боловсруулад эхний шатны боловсруулалтын ажил маань дууссан байна. Сая оны өмнө бид хүн үндсэндээ Завхан аймаг бүтэн тавьчихад ирсэн. Бүх иргэдээс нь очиж уулзаж ямар одоо энэ сум санал байна. Ямар санал байна? Цаашд бидний хөгжлийг яаж харж байна? Та жишээлбэл дараагийн хөгжлийн дараагийн 10 жилийг яаж тодорхойлж байна? Маш тодорхой саналууд хийж 10 жилээр хийсэн байна тийм үү? Шин тооллын 10 жил. Тий, шин тооллын 10 жил гэдэг нь яг шин тоолл гэдэг нь хулган жил эхэлж 12 жилийн дараа энийг бол хулганаас хулган жил хүртэлх 12 жилиг бол бид шин тоолл гэж одоо хуучин ясаар бол ойлгоно. Гэхдээ та нар 10 жилээр хийцэн гэдэг нь 12 жил гэсэн үг юм хэрэгжээ. Тэгэхээр шинэ тооллын он жилүүд одоо 20 оноос эхэлж байгаа юм байна шүү дээ. Танай одоо аав ээжийн чинь төрсөн нутаг. Мөн биз? Мөн. Тий. Аав ээжтэй л их сайхан ач болж байгаа юм байна. Үр хүүхдээ сайхан нутгаа сайхан болгож улсаа бүр хөгжингүй болгож үдээх гэж байгаа юм байна, тийм ээ? Бид гэдэг маань юм бэлээ. Бид гэдэг маань Завхан аймгаас төрөн гарсан одоо урлаг, спорт, нийгмийн залуучууд нэгдсэн гэсэн үг. Залуучууд. Тий. За, ёстой сайхан нэгдлээ. Та нар нэгдэхгүй бол өөр хэн нэгдэх вэ? Тэгээ би энэ 100 гэдэг тэмдгийг өөрчн зүүж өгөх нь зүйтэй. Зүүж өгөх ёстой хүн мөн байна. Тэ хүсэл тэмүүлээрээ чигүүлж яваа. Бас нэг улс орно гэж бодож яваа.
Ийм сайхан залуу. Тэгээд бүгд л одоо жигэд сайхан хөгжих ёстой. Энийг би өөрчн зүүжигий. Энэ бол ер нь хэрэг дээр итгэл юм шүү. Та нарыг одоо гадаа ирчихэд та нар чинь нохоо хорио гэдэг нь шүү дээ. Та нар хүй. Итгэлийг зүтгэлээр хариулахыг хичээн тий. Энэ бол би чамаас амлалт авахгүй. Гэхдээ би чамд нэг юм хатуу хэлнэ. Нийтийн мөнгнөөс хулгай хийхээргүй хүн учраас битгий хулгай хийгээрэй гэж хэлээд хэрэггүй. Тэр нь ойлгомжтой. Бид нийт дундаа хөрөнгөтэй болоод цуглуулад хуучин яга цуглдаг байсан 90 оноос өмнө бөөмөд. Миний өнгөрсөн 30 жил тэгээд би бүх юмтай л байсан, болдгол байсан. Гэтэл дараагийн 30 жил капитализмын 30 жилд би дундаа татвар нэрээр мөнгө цуглуулад тэгээд тэрний мөн хэдэн төгрөгийн маань ингээд энэ тэнэс нь хулган мэрээд хэрэггүй болгоо хийцсэн байхыг харахаар дотор мохоор байдаг. Тэгээд нэг ажил үйлсэхгээ явахаараа авилгал хахуул хээл аваад ахаар бас их дургүй хөрч байгаа. Тэгэхээр миний дөө ирэх он жилүүдэд энэ нийгмийг тэгжил цэвэршүүлнэ. Тэрэнд л хүчин зүтгэхээрээ миний дөө. Чи өөрийн гэсэн философитой гүн ухаантай хүн байна. Тийм учраас би чамд энэ тэмдэг зүүж өгч байгаа. Би ямар ч байсан ирж явсан 100 хүнийхээ нэгийг нэг сайхан 40 төгсөн сайхан залуутай уулзлаа. Сайхан байна. Баярлалаа миний дөө. Гэрэл хийгээтэй улс олохын төлөө бид бүхэн залуучууд хичээж ажиллах цаг ирсэн. Эцэст нь энэ нэвтрүүлэгт одоо миний биеийг урьж оролцуулсан хувьд туйлын их баярлалаа. Тэгэд эцэст нь бол Монголдо хайртай л гэж хэлээ та. Тийм шүү. Тэр тэмдэг яагаад эхлээд асуусан гэхээр одоо би иргэдийн хурлын тэмдэгээ тань. Тэгээ тань. Тэгтээ яагаад ийм заавал ингэж яасан юм бол гэж бодсон. Одоо чинь ер нь бол энэ нэг далбааны сүр хүч, энэ тугны сүр хүч чинь ер нь бол их өндөрт явж шít. Дэлхийд дуусгаж байна. Та нар одоо дэлхий рүү гарах цаг болсон. Та нар Монголоо үүрээд дэлхийн давцан дээр уралдах тийм ээ? Тэр цаг ирсэн гэд. Тэр сайхан үйлс чинь амжилт хүсье миний дөө. Сайхан залуу байна. Баярлалаа.